Тийм ээ, Үнэн бот асууя. Даажгансан асуулт шүү Үнэн бота. Чи анзаарна үз тийм ээ. Тэгээд бас тэр хэмжээнд нь хариулах байлгүй дээ. Нэгдүгээрт нь одоо энэ малчны зээл гээд байд юм байна шүү дээ. Тэтгэврийн зээл гээд байд юм байна, ипотекийн зээл гээд байд юм байна. Багш нарын зээл ер нь яагаад байж болдгоо юм бэ? Эмч нарын зээл яагаад байж болдгоо юм бэ? Микро эзэмшигч нарын зээл гэж яагаад байж болдгоо юм бэ? Энэ засгийн газрыг төлөөлж байгаа хүмүүс нь энэ одоо хилцүүлэг мэлцүүлэгтээ ордгоо юм. Энэ барилгын яам гэдэг нэг ганц хоёр хүн баг шиг байна. Тэр эрүүл мэндийн яамныхаа хаана байгаа? Боловсролын яамныхаа хаана байгаа? Ер нь иймэрхүү зээл байвал яасан бэ гэсэн нэг ийм асуулт байж байгаа. Тэгээд энэтэй уялдаа холбоотойгоор долларын зээл гээд одоо доллараар зээл авчихсан маш их хүмүүс байгаа шүү дээ. Ханшин одоо ингээд явахтар үндсэндээ улсын өрчин шүү дээ, тийм ээ. Тэгээд бид нар ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж аж ахуйн нэгжүүдэд дэмжих гээд байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо ер нь иймэрхүү юм байж болд юм уу болдгоо юм гэсэн ийм нэг асуулт. Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаар асуудал нь болох тэр түрүүн тэр Монгол банкны хэн хэллээ. Би одоо мэдэхгүй юм байна. Надаас дээгүүр дарганаар шийдвэр гаргана байх гээд. Яг хэн гэдэг дарга, яг ямар шийдвэр гаргах ёстой чи тэрийг бүр маш тодорхой хэлээд өрхөж. Монгол Улсын их хурл 1 2 3 4. Монгол Улсын засгийн газар 1 2 3 4. Монгол банк 1 2 3 4. Сангийн яам гэдэг ингээд маш тодорхой нэртэй устай юм хэлж чадах уу? Хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал нь орхон энэ банзрагч хоёроос асуух гэдэг шиг асуу гэж бодлоо л доо. Энэ малчны зээл, энэ тэтгэврийн зээл мэйл энэ төр гэдэг их усүр нь одоо жоохон юу байна найзуудаа? Та нарт ч ер нь мэдрэгдэж байгаа юм байна уу? Гэсэн ийм гурван асуултанд хариулж өгөөч. За амраж жаргал гишүүний асуултанд хариуллаа. Энэ малчны зээл, тэтгэврийн зээл гэж зүйл хөл банкны гаргаж байгаа бүтээгдэхүүн юм байна. Тэрнтэй адилхан тэр мэрэгжлэр нь тийм ээ багш нарын одоо юу гэдгийг барилгачны гэдэг юм уу ингээд бүх мэрэгжлэр нь ингээд явбал болно. Гэхдээ ерөнхийд нь банкудад үнийг нэг цалингийн зээл гэсэн ерөнхий нэрнээр л явж байгаа тийм. Тэгэхээр зэрэг энэ зүйл болохоор зэрэг тухайн банкуудын гаргаж байгаа бүтээгдэхүүн тэр нь чиглэсэн одоо ямархуу одоо нөхцөл тавих уу гэдгээс шалтгаалж байгаа зүйл байх гэж ингэж хэлмээр байна. За тэр нөө 5% хүүтэй холбоотой хэн шийдвэр гаргах вэ гэдэг. Тэгэхээр Монгол банкн дээр бол ажлын хэсэг байгуулагдсан тэр 5% болгох заавар журам бүгдэн дээр нь ажиллаж байгаа юм билээ. Тэгээд тэр ажиллаж байгаа ямар асуудлууд үүсээд байгаа гэхээр зэрэг 5% хүү гэдэг бол хэтэрхий бүр нэлээд доогуур тийм түвшний хүү бид бүгдээрээ мэдж байгаа. Тухайлх юм бол юутай харьцуулж хэлж гэнэ вөхөр зэрэг бидний гадаад зах зээл дээр босгосон бонд маань өнөөдөр 11% өгөөж шаардж байгаа. Яг 2 сарын байдлаар 9-өөс 8-аас өсөд 11 болцсон байна. Дотоод нь банкуудын татж байгаа их усрыг харах юм бол 13.5 дунджаар их усрыг татж байгаа. Хадгаламжийн хүн хамгийн ихтэй 18%-аар татж байгаа. Засгийн газар өөрөө бонд эрсдэлгүй хүү гэж ярьдаг. Тэр хүү санхүүгийн зах зээл дээр босгохдоо өнөөдөр 3 сарын хугацаатай бондын хүү 13-аас дээш байгаа. Тэгэхээр зэрэг энэ 5 гэдэг бол маш бага хүү учраас энэ дээр ямар асуудал үүсэж байгаа гэхээр зэрэг нэгдүгээр тэр маркет хүүтэй харьцуулсан хүүний дундаас үүсэж байгаа тэр одоо субсид гэж ярьдаг тэр асуудал хаана байх юм? Их усүр нь хаанаас гарах юм? Гэх мэтлэн ийм асуудлууд байгаа учраас энийг нэлээд улс төртэй тэгж судалж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ дээр ипотекийн корпорац за 3 дахь асуултанд орхон хариулъя. Малчны зээлийн их усүр гэстэй хаан банк хариулж байгаа. Их усүр мэдрэгдэж байгаа юм байна уу гэж те. Han Bank doesn't have receive a special fund for Hadas loans. Hadas loans are funded by our general funding. Малчны зээлийн их усүр гэж тусгай тэгж их усүр авдаг бай. Бид нар өөрсдийнхөө их усүрээр санхүүжүүлээд явдаг. Ер нь их усүр бол одоо яг банкуудын хувьд энэ бол барилгын зээлийн их усүр, энэ бол малчны зээлийн их усүр гэж байхгүй. Нийт одоо татан төвлөрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс татж байгаа харилцах тэр бол хамаагүй бага хүүтэй. Дээрээс нь иргэдээс авж байгаа хадгаламж энийг бүгдээр ингээд хооронд нь одоо багцалж, хольж, тэгжиж бид нар түрүүний Монгол банкны ярьдаг дундаж их усүрийн зардал 13.5 гардаг.
За энэ дээрээ одоо бусад үйл ажиллагааны зардал, эрсдэл, тодорхой хэмжээний ашиг энэ бүгдийг нэмээд бол зээлийн дундаж хүү гэж бас гардаг. Зээлийн дундаж хүү бол дундаж хүүнээсээ гадна эрсдлээсээ хамаарад, барьцаанаас хамаарад өндөр хүүтэй зээл, бага хүүтэй зээл гэж бас ялгаатай. Эдгэрийн дундаж нь бол ойролцоогоор 18% хавцаа байгаа. Ингэж бол одоо банкны тэндээс бол дандаа дунджилж том эргэлтээс том одоо хэмжээний хөрөнгөнөөс нийт багцлсан дүнгээрээ бол ашиг орлого тооцогдож байдаг. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний их үүсвэрийг нь яг тухайн одоо сектор руу гэдэг юм уу тухайн зээлд чиглээд засгийн газраас юм уу төв банкнаас олгодог энэ зарчмыг бол бид нар 13 оноос хойш туршиж үзлээ. За энэ дээр үн докторжуулах хөтөлбөр гэдэг маань яг тухайн одоо мах экспортод, мах боловсруулалтанд зориулсан, эсвэл одоо барилгын материалын үйлдвэрлэлд зориулсан, эсвэл гурилын үйлдвэрлэлд зориулсан гэх мэтлэн бүр яг сектороор нь зааж хагаад маш бага хүүтэй 3-4% хүүтэй жилийн их үүсвэрийг арилжааны банкудаар байршуулж зээл олгож үзлээ. Өнөөдөр Монгол банк тэр их үүсвэрийг бол үндсэндээ буцаагаад цаг хугацаанд татцсан. Гэтэл манай нөгөө тэр зээлийг нь авсан аж ахуй нэгжүүд маань эргэж төлснө үү гэвэл төлөөгүй байгаа. Эдийн засаг энэний дараа хямарч эхэлсэн, махны үн унж эхэлсэн, гурилын одоо буудаа аваагүй энэ улс өнгөрсөн жил ургац авч чадаагүй. Ингээд бүгд баларж байгаа учраас дахиад яах нь вэ? Арилжааны банкуд өөрийнхөө их үүсвэрээр нөгөө өндөр их үүсвэрээр нөхөж зээл өндөр хүүтэй зээл олохоос өөр аргагүй байдал үүсэт байна. Тэгэхээр энэ байдлаар бол бидний ярьж байгаа нийт банкуудын багц бол 12 их 80 төгрөг байгаа. Нийт зээл. Бидний ярьж байгаа энэ малчны зээл, тэтгэврийн зээл гэдэг ингээд сонсоод байхад бол нэг 200-300 тэрбум гэдээ бодохоор нийт одоо банкны секторын нэг хавцаал нийт зээлийн 1% хавцаал сонсогдож байна. Тэр иймэрхүү зээлүүдийг бол айгүй их сүртэй дуйлантай том асуудал болохгүйгээр янз бүрийн аргаар шийдэж болох байхаа. Энэний цаана тэр 99% зээлцсэн байгаа аж ахуй нэгжүүд, хуваарай бизнес эрхлэгчид тэдний дуу хоолой хаана байна вэ? Барьцаагаа тавиад авчихсан хамаг насаараа одоо олсон хөрөнгөө барьцаалаад банкудаас зээл авсан үйл ажиллагаанд доголдож байгаа эдийн засгийн байдлаас болоод хүндрэлд орсон байгаа энэ аж ахуй нэгжүүдийн дуу хоолой хаана байна вэ? Тэр асуудлыг яаж шийдэх вэ? Өнөөдөр арилжааны банкуудын муу зээлийн хувь хэмжээ 7.6 байна гэж сая төв банкнаас хэллээ. Энэ бол 960 тэрбум төгрөг. 960 тэрбум төгрөгийн банкуд алдагдлалд орчихсон байж байна. Энийг яагаад бид ярихгүй байна вэ? Эн чинь цаана нөгөө хадгаламж эзэмшигчдийн маань 960 тэрбум төгрөг нь зээлэдүүлж чадахгүй байгаа улсуудаас болоод ингээд байхгүй болцсон шүү дээ. Ийм л байдалтай байна өнөөдөр сектор. За